届きましてありがとうございます。三浦弁です。 Та бүхэн хүний ресурс төвчээрийн хязгаар хаана байдгийг мэдв үү? Дэлхийн хамгийн харанхуй, хамгийн гайхалтай dark fantasy гэдэг Berserk-ийн ертөнцид тавтай морил. Энэ бол зүгээр нэг зурагч ном биш. Энэ бол амьдрал, үхэл, уралт, бас эзэж бууж өгшгүй тэмцээ тухай өгүүлэх агуу төлс юм. Berserk бол донх зохиолч Kentaro Miuraгийн 1989 оноос хойш бүтээсэн сод бүтээл. Өнөөдрийн байдлаар 42 бот 374 бүлэг хэвлэгдээд байна. Гэхдээ тооноос илүү агуулган чухал. Энэ төгс зөвхөн сэлэм эргүүлсэн дулааны тухай бус харин хүний дотоод сэтгэлийн гүндэх харанхуй тал, найз нөхдийн хандаа холбоо, тэр дундаа хамгийн аимшигтай уралтын тухай өгүүлдэг. Түүхийн дөвдөг Гацыг залуу бий. Тэр бол өрсөн цагаас эхлэн үхэлтэд нүүр тулж, хувь тавилангийн хатуу тоглоомоор хүмүүжсэн дайчин. Гац өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хичээх боловч энэ ертөнц түүнийг зүгээр орхихгүй. Тэр бол бургад болгож дөрүүдийн эсрэг, ерөөсөө хувь тавилан гэх зүйлийн эсрэг, ганцаараа тэмцэхгүй эгэл хүн. Эндээс л хүн чанар, тэмцэл, хүч чадлын жинхэнэ утга учир харагддаг. Берсеркийг яагаад бүх цаг үеийн шилтгэн гэдэг вэ? Нэгт Kentaro Miuraгийн зураглал бол урлагийн бүтээл. Хуудас бүрэн үзээ тавигдахаар нарийн эцэстэй байдаг. 2. Таны тогтох дуртай Dark Souls, Elden Ring, эсвэл олон 10 аниме, мөн кинонууд бүгд Berserk-ээс санаа авсан байдаг. 3. Gaц болон Griffith нарын харилцаа бол уран зохиолын түүхэнд хамгийн гүн гүнзгий, хамгийн эмгэнэлтэй сөргөлдөөнүүдийн нэг юм. Berserk бол зүгээр нэг уншаад өнгөрөх түүх биш. Харин үзэгч бүхний сэтгэлд гүн сорив үлдээдэг агуу бүтээл. Хэрвээ та энэ харанхуй атлаа гаймшигт ертөнц рүү надтай хамт ороход бэлэн байгаа бол би дараагийн видеогоор Berserk-ийн хамгийн ихний буюу волюм 1-ийг бүгдэлтэнд давжлан хамгийн чухал үйл явдлуудыг нь танд хүргэх болно. Гацын аялал яг яаж эхэлсэн? Тэр аврах том сэлэмний цаана ямар өвдөлт нуугдж байгааг хамтдаа нийцгэв. Тиймээс энэ түүхийг алдалгүй үзэхийн тулд одооноос бэлдэж лайктарч, сабскрайб хийгээд хоцролгүй хүлээж аваарай. Дараагийн дугаараар Berserk ертөнцид уулзцгаая.